Оройн мэндийг хүргэе болзоо нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэх гэж байна. Өнөөдрийн болзоонд нэгэн ачтай буянтай ажил эрхэлдэг хүнийг урьлаа. Энэ хүн бол Шаасны нэрэмжит клиникийн төв эмнэлгийн зөвлөх эмч, мэс заслын эмч, за мөн доктор, профессор Лавг Сурунгой юм а. За нэвтрүүлгийн зочин байна бол түүний ажил бол олон хүний амьдралтай зэрэгцэж байдаг учраас маш завгүй хүн. Харин цөөхөн хэдэн хоног амарч байхад нь таарч энэ хүн нэвтрүүлгээ бэлтгэсэн юм а. За энэ хүн бол олон хүний аймыг авардаг буянтай ажил шүү дээ. Буян нь танд эргэж ирдэг бах та. Тийм ээ, энэ бол эмч хүн бол ер нь энэ дэлхий дээр байдаг хамгийн их инэрэнгүү мэрэгжил. Эмч хүн болно гэдэг бол тэр инэрэнгүү мэрэгчлийг дааж эмч улсныхаа ач үнийг олон түмэндэл хүртээх ийм л зорилго байдаг гэж. Тийм ч учраас би бол манай бас өөрөө одоодны хавдраар нас барсан. Тэгээд одоо хүнд би оюутан байсан тэр үед. Тэгээд одоо энэ хүмүүсийг эмчилж, насыг уртасгаж хүнд буян болох ёсна л гэж бодож л эмч мэрэгчлийг сонгож авсан л да. Судсан дотоорх хагалгаа гэж нэрлэдэг нь. Тий. Тэр хагалгааг бол яг та өөрөө гардаж гүйцэтгэдэг шүү дээ. Тэгэхээр хэр их ачаалттай ажиллаж байна. Та одоо таны хийдэг ажилбарын одоо төрлүүдийг харсан чинь нэг нүүр дүүрэн юм харагдаж шүү дээ. Статистик тоо үзүүлэлтүүд байдаг бол одоо өнгөрсөн хугацаанд хичнээн зүрх одоо зогсолтгүй цохилох боломжийг та олгосон бол. За бид нар бол ингэж байгаа ер нь нийтдээ бол энэ зүрхний стент явах эмчилгээ бол 2000 оноос эхлээд одоо нийтдээ 17 жил болж байна. Энэ жилийн хугацаанд бол анх одоо нэгээс эхэлжсэн бол одоо жилдээ бид нар 1100 орчим хүнд зүрхний стент явах ангалгаа хийж штт. Нодин бол ер нь 900 орчим л хүнд хийжсэн бол энэ жил 1100. Тэрний өмнө бол нэг 600 өмнөх жилд 660 хэд хийжсэн. Энэ дотроос бол яаралтай журмаар хийгдэж хүний аим аварч байгаа нь бол яаралтай журмаар хийж гин гэдэг чинь бол шигдээс болоод 2 цагаас тэгээд 24 цагийн дотор ирж имчлэгдэх юм бол энэ бол яаралтай гэдэг. Гэхдээ дэлхийн нийтийн түвшинд бол 90 минутаас тэгэл ердөөсөө 6 цаг 12 цагийн дотор хийвэл тэр шигдээс болсон зүрхний булчинд өвчл үүсгүйгээр буцаж сэргэж хийм байдалд орж тэр хүний амьдрах чадвар улам уртасдаг өөртөө бол одоо өвчин туссан ч гэсэн тэрийгээ бол ердөөс ямар ч үлдэгдэлгүй эмчилж болдог байхгүй. Тэгэхэд чинь тийм яаралтай хагалгаа бол бид нар энд одоо энэ жил 1100 шахам хүнд хийсэн байх. Тэрнийхээ бол бид нар баг 80% нь яаралтай журмаар хийж байгаа. Тэгэхээр чинь энд бол одоо 7 хоногт бол бид нар энэ манай одоо 2 шав нийлээд бид гуруулаа энэ хагалгааг Монгол улс дээр хийж байгаа. Өөр газар бол хийгдэхгүй байгаа манай улсад. Тэгэхэд бид нар 1100 хүнд тийм эмчилгээ зөвхөн зүрхнийх дээр. Тэгээд ингэж хийхэд энэ дотроос нь бол одоо яаралтай ирж байгаа улсууд бол хийгдсэн 80%. Энэ 80% дотроо бол яг ингээд алтан цаг стандартын дотроо ирж байгаа улсуудын цоо бол Монгол бас хэцүү байна. Дэлхийн нийтийн жишгт хүрэхгүй байна. Энэ бол юутай холбоотой гэхээр хугацаа алдаж байгаа байхгүй юу? 2-оос 6 цагийн хооронд ирж чадах юм бол бүр өстой хамгийн сайн үлдэгдэлгүй. 2 цагтаа ирж байгаа хүн гэтэл энэ бүтэн жилийн хугацаанд 5 хүн байна шүү дээ. Тэр олон үнэс. Тэр олон үнэс. Тэгээд энэ чинь бол манай энэ одоо зам харилцаа, тээвэр хөгжил, одоо өвчтөн зөөвөрлөх, зам харилцаа холбоо дээр нь одоо энэ зөөвөрлж байгаа одоо эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын одоо энэ шуурхай үйлчилгээний зохион байгуулалттай холбоотой. Одоо 103 яаралтай тусламжийн эмч нарын мэдлэг мэрэгжил зөөвөрлөх хугацаа байж байгаа хүмүүсийн бас мэдлэгтэй хамааралтай л да. Дүүргийн эмнэлэг, хэсгийн эмнэлгүүдэд хүн хаач явж байгаа бол гинтийн шигдээсээр газар дээр өвчилж болно. Тэрийг бол дорн таньж онцлол яг ийм эмчилгээ хийдэг эмнэлэгт нь л хүргэж өгөх хэрэгтэй байхгүй. Тэрний хугацаа бол 6 цаг. Хотод байж энэ дотор одоо 6 цагийн дотор ирж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэний талаар зохион байгуулалтыг одоо менежментийг хөгжтөн хурдан зөөвөрлөх, тээвэрлэх,
дамжуулах энэ одоо цаг хугацааг хоригдуулах юм бол цаашдаа эмчлүүлчихэд одоо группт орох хүний тоо багассан шүү дээ. Энэ группт орох хүний тоо багаснаа л гэдэг чинь тэр хүн өөрөө хөдөлмөрөө хийж өөрийгөө хийж чадна гэдгээс. Хоёрдугаарт нь улсаас групп гэж мөнгө төгрөг өгөөд байх нь багасна. Тэгэхээр энэ бол аль талаасаа маш их том урдсан сэргийлт болж чадах байхгүй. Жил ирэх тусам нөгөө хагалгаа илгэсэн хүмүүсийн тоо өссөн ба штэ. Та бүхний одоо ур чадвар ачаал авах одоо чадвар нэмэгдээд байна уу? Эсвэл өвчлөж байгаа хүмүүсийн тоо нэмэгдээд байна уу? Яг үнэн. Энэ бол өстой их чухал асуулт байна. Тэгэхээр энд бол хүмүүсийн өвчлөл ихсэн байна нэгдүгээрт. Энэ өвчлөл ихсэж байгаа нь бол юутай холбоотой вэ гэхээр хүмүүсийн одоо хорт хэрэглээний зуршил, тэгэл байгаль орчин ахуйн одоо нөлөө энэ хүмүүсийн дадал заншилтай холбоотой. Дадал заншил гэхээр юу гэхээр хүмүүс идэж ууж байгаа юмнуудыг хэрэглээ. Хоолндоо одоо давс хэрэгэлдэг. Дээр нь одоо өөх тосоо хэрэгэлдэг, сахар хэрэгэлдэг гэдэг. Энэ үйл дадал заншил нь. За хорт зуршил гэхээр арх удаг тамхитдаг. Тэгээд энэ дээр нь одоо дээр нь бол энд нөлөөлөх бас нэг хүчин зүйл бол тэр хүний одоо хуучин бас нөлөөлж байгаа удмаас нөлөөлсөн өвчнүүд байна. Энд бол одоо даралт хэсэлтийн нөлөө, сахарын нөлөө гэд тийм өвчнүүд бол энэ өвчнийг шигдээс өвчнийг үүсгэхэд одоо хамгийн их суур болдог өвчин. За тэгээд дээр нь бол энэ нөлөөнүүдээс гадна энэ өвчлөлийн байдал бол аймаг сум хөдөө орон нутаг ялгаагүй ихсэж байгаа. Тэгэхээр энд ихсэж байгаа нөлөөнд эдгээр нөлөөлөхөөс гадна ирсэн улсуудыг бид нар эмчилж байгаа нөлөө нь бол анх 2000 онд хийжсэн, 2010 онд хийжсэн, 2016 онд хийсний хооронд бол бидний ур чадварын агц байгаа. Мэслийн эмчилгээг манай оронд бол бус орнтой харьцуулахад хийж байгаа боловч маш хурдан дүргийн яаралтай хийж хідэн судас залгаж чадахгүй. Одоо тийм төвшөнд арай хүрээгүй байна. Мэслийн эмчилгээ нээлттэйгээр. Тэгэхэд бид нар тэрийг хүлээгээд өгөх гээд байгаа хүнийг бол за мэслийн эмчилгээ хүлээнгээ байгаад байж чадахгүй. Яаж хийж байгаад одоо нөгөөтгий чинь амсраасаа эхлээ бүглэрсэн. Юмны бүр ингээд амсраасаа бүглөөд ямар ч үзүүр язааргүй болцсон юм чинь хүртэл дотроос нь эрт цагтаа ирэх юм бол онгойлгож дотроос нь болооноор тэлээд стент тавьж хүний амиа аврагдаж байгаа. Ийм төвшнийг одоо бид нар хүртэл бас мэс заслын заалттай хүнийг хүртэл амийн аврах үүднээс хийж зөндөө энэ жил бол тийм хүнд онгоохгүй тохиолдлуудыг зөндөө эмчилсэн. Тэгэхээр бидний ур чадвар бол хэрэгжилж байгаа багш техник төхөөрөмжтэйгээ холбогдоод бас одоо ур чадвар нэмэгдсэн. Ер нь олон улсын жишгтэй харьцуулбал хөгжлийн хувьд ямар хөө байна? Одоо жишээлбэл яг ямар эмэггүүд илэрлээхэд гадагшаага одоо эмчилгээнд явахаас өөр аргагүй байна. Одоо манайх чинь нөгөө энэ гадагшаа явдаг өвчнүүдийн тоо бол эрс буурсан. Манайхны энэ мэрэгжил юмтай холбоотойгоор ялангуяа одоо манай эмнэлэг бол энэ гадагшаа явдаг зүрхний хүнд хэлбэрийн одоо ийм шигдээсүүдийг гадагшны явж эмчилүүлдэг байсан болсон. Тэгээд дээр нь одоо зүрхний хим алдагдал гэдэг. Хим алдаглаас болоод одоо зүрхний одоо цохилт нь 150-160 хүртэл олширдаг. Ийм өвчтнүүдийг бол дотроос нь одоо манай энэ Солонгост доктор хамгаалаад ирсэн Саруул гэдэг эмч эмэгтэй тэр хүн бол одоо 2 жилийн өмнөөс эхлээд манай улсад нэвтрүүлээд тэгээд одоо тэр хим алдагдлыг бол гадагшин явж одоо бараг 20 хэдэн мянган доллараар хийдэг байсныг одоо болиулсан шүү дээ. Эндээ ирээд бас төлөвт өндөр өртөгт оруулаад засгаас бас заримын төлөөд тэгээд одоо эндээ эмчилдэг болцсон. Ер нь одоо зүрхний хим цөөрөөд зүрхэн зогсчих гад байдаг одоо 30-40 хүртэл цогтөг. Тийм өвчтнүүд бол зүрхний химийг зохицуулах аппарат пейсмейкер гэдэг тусгай аппарат байдаг. Тэр аппаратыг одоо гадагшаа яв тавилдаг байсан бол бас эндээ идэг болсон. Тэгээд дээр нь бол одоо гол судасны цүлхэн аневризм гэж ирдэг. Одоо хагарахад бэлэн байдаг. Гол судас нь одоо хан хуураад хагараад одоо тэгээд хагарах юм бол минутын дотор л нас ордог. Ийм юмыг одоо бид нар мислаарч зүрхний мислийнх нь эмчилж байна. Бид нар онцлоод бас өөртөө ингээд бас стент тавьдаг журмаараа дотроос нь бас ийм гол судасны цүлхэн аневризмыг бас эмчилдэг эмчилгээг бас одоо гадаад руу явдаг байдлыг болиулаад тэр гадаад руу явж чадахгүй төвшөнд байхад бид нар хийгээд сая одоо энэ өнгөрсөн намар бол бүр Говьлтай аймгийн нэг 77 настай
эмэгтэй насаараа багш хийсэн хүн тэнд бас имчилгээ хийлгээд тийм одоо графт стенд тийм тавиулаад маш сайн болоо бас нэг сонин сэтгүүл сурвалжлагаар яригдаал явсан л да. Тэгэхээр ийм одоо олон төрлийн имчилгээ тэгээд дээр нь манайх чинь улсын хэмжээгээр ажилтдаг мэдрэлийн мэслийн тусламж үзүүлдэг. Мэдрэлийн мэслийг одоо бол бас гадагшаа явж имчилгээгүй байсан юмыг тархины судсанд манай засгийн эмчнэр Ганбаатар, Болдот, Баатаржан гэд манай засгийн эмчнэр одоо бас одоо зүрхнээс илүү гараад бас одоо тархин дотор тийм аневризмын хаадаг, бүгэлдэг. Цэцлэхний үед бол стент тавьдаг. Бас тархины судсанд стент тавьдаг. Хавдрыг бүгэлж байгаа дараа нь хагалгаанд оруулж одоо бас хагалгааны үеийг хүндрэлгүй, цус алдалтгүй үр дүнтэй болгодог ийм эмчилгээнүүдийг бол бас хийж байна. Тэгэхээр энэ манай энэ салбар бол хожуу хөгжсөн ч гэсэн маш эрчимтэй эмч нарын одоо итгэж зүтгэл санаачлага энэ эмнэлгийн дарга нарын одоо үзүүлж байгаа одоо дэмжиж байгаа улсаас дэмжлэг өгж байгаагийн хүчинд бол ер нь дэлхийн нийтээс бол дутхааргүй түвшинд тутсан. Даралт хэсэлтээс бол цус харвна, шигдээсээр өвчлөн суд сатуурна. Тэгэхээр энэ даралт хэсэлтийг бол одоо бүр бас сүүлийн үед залуужж байгаа. Одоо ер нь даралт хэсэлтийг эмчилдэг эмчилгээний шинэ арга бол нодин жилээс эхэлж манай Монгол улсад нэвтэрсэн. Энэ бол юу вэ гэвэл бас судсан дотор хийж эмчилдэг арга. Энийг бол би бас энэ 2 шавтайгаа явж Унгар улсад 3 хоног сураад тэр хугацаанд бол юмыг мэдэж сурч ирээд тэгээд одоо нэвтрүүлээд 2 жил орчим болж байна. Энэ бол бие даасан даралт хэсэг өвчин удаашрсаар байгаад одоо эмэнд ямарч нөлөөгүй 3 төрлийн даралт болох юм уугаад байхад эмэнд нөлөөлж буухгүй үргэлжил одоо 150-60-аас дээш байдаг. Ийм даралттай улсууд байна. Энэ бол тэгээ сүүлийн үед бас залуу улсуудад их байгаа. Бид нар нийтдээ энийг бол 6 хүндийн эмчилгээг хийсэн. Тэгэхэд бүгд бол одоо 55-аас доош насны 49, 50-тай. Тэгээд дээдл нь 55 настай тийм хүмүүс байна. Тэгэхээр ийм даралт хэсэг өвчин бол бас залуужж байгаа. Тэгээд эмчлэгдэхгүй хэлбэр рүү орж байна. Энэ бол эмэнд төсвөртэй даралт хэсэг өвчин гэж даралт хэсэлтийн дотор олон янз болчлоо ш. Бөөрийн гаралтай, судасны гаралтай, бие даасан даралт хэсэг өвчин, эмэнд төсвөртэй даралт хэсэг өвчин гэдэг. Тэгэхээр энэ эмэнд төсвөртэй даралт хэсэг өвчин гэж сая минийх хэлж байгаа. Энийг бол бид нар мөн адилхан бөөрийн ангиографийн шинжилгээ хийж судсыг онцлоод дотроос нь бөөрийн судас чинь бүх судас мэдрэлтэй. Тийм учраас гол судсаар дамжаа бөөрлөө очдог одоо дамжуулах мэдрэлийн судлалын бөөрийн дотроос нь түлж харах таслах эмчилгээ хийдэг. Даралт тагч хэсэггүй түвшинд. Одоо манай энийг хийлгсэн одоо 4-5 хүмүүс маань бүгд бидний хяналтанд явдаг. Даралт нь ердөөсөө өдөрт ганцхан төрлийн юм уугаал 130-40 хэсэггүй. Зарим нь бол бүр одоо юм уухгүй. Тэгээд л явж байгаа. Тэгэхээр энэ эмчилгээ бол энэ цус харуултаас сэргийлэх, даралтыг баг дээр нь эмчлэх ингэх юм эмчилгээ болж байгаа юм л да. Ааха, өртөг үн хөлс нь одоо ямар хөө байд юм бэ? Энэ эмчилгээ бол даатгалд хамрагдаагүй. Одоо тэгээд энэ эмчилгээг бол бас одоо эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар бас уг нь ярил энэ даатгалд хамрагдчих юм бол даралт ихсэх цус харвах шигдээс болох өвчний эмчил тасарж байгаа, багасч байгаа юм байна. Тэгэхээр энэ даралт хэсэг өвчин бол хүн болгонд л байна шүү дээ. Бараг л эхнээс л одоо энэ жоохон тархтаа миратдаг улсууд бүгд л даралт хэсдэг болсон. Энэний өртөг хэрэгжилж байгаа багж нь бол одоо манай эмнэлэг компаниас бол авчихсан жижигхүү аппарат байдаг. Тэрнийг дотор нь явж хэрэгэлдэг жижиг хэрэгсэл багжууд нь нийлээд нэг 4 сая төгрөг нэртэгт. Тэгээд бид нар тэгээ юм хийчих зарлаад явах рекламадад байх тийм зав багтаа юм л да. Тэгээд энэ тэнд нэг хурал цуглаанд илтгэл болгоо зарим нэгийн 50. Тэгээд тэн дээр чинь тухайн нэг оролцсон улсууд л мэдхээс одоо бус телевиз радио юмнуудаар цацаад яриад явах завч байдаг учраас. Тэгэхээр манай дээр бол шинэ төрлийн олон хаалга хийж байгаа. Тархины судсанд туурах хаалгаанууд хийгдэж байна. Одоо бид нар бол захын судсанд бөглөрөөд хүн хөл гараад хайруулад явдаг. Тэрийг бас стент тавьж дотроос нь одоо юм уусгах хайлуулах хэмжлэгээ бас хийж байна.
таны ажлын ачаал бол нэлээд л байгаад байна л да. Ингээл таны яриг дуулаад тахаар хурал зөвлөгөө илтгэлд оролцоод байна. Төлөвлөгөөд болон яаралтай мэдсэлд ороод байна тий. Үзлийг онцлогоо хийгээд байна. Гадагшаа яваад одоо шинэ тутам юм суралцаж ирээд байна тий. Ер нь та өөртөө одоо нэг юм чөлөө цаг зав гаргаж чаддгүй ер нь хэр их ачаалтай юм бэ? Ер нь ховрдоо сая одоо хөдөлмөр нийгэм хамгааллын чиглэлээр юм уу энэ оны өмнө бидний ажлын ачааллыг жилд нэг удаа ирээл улсуу шалгаал бичээл одоо бүр хэдэн цагт юу хийж гин хэдэн цаг юу болж гин гэл ингээл үзээ шалгаал явдсан шүү дээ. Тэгсэн мөртлөө ажлын ачаал чинь их байна шүү тэг ингэн тэр гэж хариу бидэнд ирдэггүй шүү дээ. Эмнэлэг дээр тийм хариу өгөн л өгдөг ч юм уу өгөөгүй ч юм уу мэддэггүй. Тэгээ бид нар ингэж цаг наргүй ингэж ажиллаж байгаа мөртлөө хөдөлмөрийн хуулиараа илүү цаг ажилласан хөдөлмөрийн хөлсөө авдаггүй шүү дээ. Бид нарыг бол тэдний одоо тийм ажлын судалгаа хийчихэд бид нар тэгж оройн 9-10 цаг хүртэл байна, шөнийн 1-2 хүртэл байна. Тэгж байгаа л яралтай хүн ирлээ гүйлдэг буцаал дуудагдана. Буцаад дуудагдаад очино. Ингээд дуудагдаад очих чинь бид нар өдөрт бол энэ хортой хүнд нөхцөл гэдгээрээ 6 цаг ажиллаад явах хэрэгтэй юу тийм байхгүй. Товтон тэндэл ажиллана. Тэгээл одоо завсраар нь хүн үзнэ. Улсуудад одоо хагалгаа шинжилгээ хийлгсэн хүнд хүмүүстэйгээ зуралдана. Дээр нь одоо бичиг цаасны ажил гээд тэр одоо хийсэн тухайгаа бичнэ 2-3 хуудас бичнэ. Зөвшөөрлийн хуудас, хагалгааны тэмдэглэл, хагалгаанд орохын өмнөх тэмдэглэл энэ бүх юмнуудаагаа бичнэ. Дээр нь тэгээд одоо чинь хажуугаар нь бид нар одоо дагалдан сургаж байгаа эмч нар тэд нартай юм хэлэх болно. Дээр нь лекц орно. Сургуулийн оюутнуудад бас хичээл заана. Ингээл явахаар үнэхээр аюултай их ачааллаас гадна биднэрт бол тэгж ажиллаад дуудагдаад ирлээ гэхэд хөдөлмөрийн хуулийн зааснаар бол бид нар хөдөлмөрийнхаа хөлсийг хүмүүс амарч хахад бид нар одоо шинэ жилээ тэмдэглээд баяр ёслолоо тэмдэглэж бид нар дуудагдж ирэл хаалгаа хийн шүү дээ. Тэгж яхад тэдэнд бид нар дуудагдж ирэл хаалгаа хийлгэх чинь биднэрт бол хөдөлмөрийн хуулиараа илүү цаг амралтын өдөр 2 дахин 1.5 дахин тийм байхгүй шүү дээ. Хөр дуудагдаад ирээл ажиллахад нэг хүн дуудагдаад ирэхэд 10,000 төгрөг л өгч шүү дээ. Нэг хүний аим аваад 10,000. Нэг хүний аим аваад 10,000 төгрөг. Онцгой байдлын албан хаагчид чинь бол одоо бид нар яг л тэднэртэй ойролцоо ажиллана. Тэгэхэд онцгой байдлын албан хаагчид бол одоо маш том онцгой аюултай байгалийн хүнд нөхцлүүдэд ажиллаад үүрэг хийгээд тэднэр бол бас тэгэл ажилласан ч гэсэн одоо бас арай дээр шагнал урамшил аваад юм хийгэлээд бид нар тэг чинь одоо тэр үед тухайн үед болсон улсуудыг л авраа явдаг авардаг бол бид нар өдөр болгон тийм юм аварч шүү дээ. Өдөр болгон тийм одоо шигдээс болоод ирсэн хүмүүсийг л авраал ажиллаад явж гин харваал ирсэн улсуудыг цус харуултын ноншлогоо имчилгээ хийгээл явж гин. Илэгний хажуугаар нь илэгний хавдартай яайдаа одоо гэл хөөрхөн амтд одоо өстө 1-2 жил 1-2 сарын нас хайрлж шимснэ гэж явж байгаа бөөрийн илэгний хавдартай улсууд ирж байна. Тэдний чинь үзэхгүй дэхгүйгээд байхгүй үзэж хараад бас л бүглээл хавдрын зогсоох имчилгээ хийгээл 5 жил 3 жил хүртэл тэр хүмүүс нь амьдрал явж байна. Баярлал явж байна. Бидний салин баг гэж голдгоо бид нар. Салин баг байна гэ хил ам хийдгүү. Илүү цаг өгсөнгүй гэж шалам хийдгүү. Байнгын хортой туяатай нөхцөлж одоо энэ чи баг бүрэлдэхүүн сувлагч, инженер, техник, жимчгээд одоо энэ албан чинь бол манай засгийн одоо нийтдээ нэг 14-5 хүн л авч явж шít. Улсын хэмжээгээр. Тэгэхээр чинь эднэрт одоо тэгвэл яагаад хөдөлмөрийн хуулийнхаа дагуу яг одоо мөрдөд өгч болдгоо. Уг нь цөөхөн хүн биш үү? Уг нь цөөхөн хүн биш. Тэр чинь ингэх юм бол эднэр чинь нийгмийн хангамж одоо талаас ахуй хангамжинд салин нэг хэсэгт өсөл явна гэсэн үг үстэй. Жил нэг хүн дуудаж аварчаад 10,000 төгрөг өгөх биш энэ чинь ирээд дуудлагаар ирж байгаа эрентгээний эмчнэр, эхогийн эмчнэр онцлогоо имчилгээгээ хийж онцлогоогоо харчаал нэг хэдэн минут л яваад үг шүү дээ. Тэгэхэд бид нар бол тэнд хаалгаа хийгээл зогсчод дахиад хүн яралтай ирнэ, дуусаагүй байтал дахиад залгуулаад ирнэ. Тэгэл араасаа 4-5 хүн залгаал очилж шүү дээ. 4-5 хүн хаалгаа хийгээл явна. Тэгэл 10,000 төгрөг. Энд чи одоо энэ чи хөдөлмөрийн хуулийг байгуулгын зөрчөөд байгаа юм уу? Цаанаасаа энэ өгдөггүй юм уу? Тэ? Ийм асуудал байна шүү дээ. Энд чинь бол өгөх юм бол нийгмийн асуудал нэгдүгээрт нь тэр улсуудын одоо хөдөлмөрийг үнэлж байна. Дээр нь салин нэмэгдэж байна. Нийгмийн асуудал нэмэгдэнэ. Инхээр чинь энийг бол хөдөлмөрийн хуулийг шалгаад ирээд явж байгаа улсууд
ярин мэдээлнэ гээл нөгөө ажлын цаг бүртгээл яваад байгаа мөртлөө бид нарыг одоо энэ жил бол сая оны өмнө нэг 2-3 хүн ирээл өстой 7 хоног л дагсан. Тэгээд ямар үдэн ямар мэдээлэл бидэнд өгсөн буцаж өгнө гэсэн хариу өгөөгүй. Эмнэлгийн байгууллагч нөхчнөө гэсэн эмнэлгийн байгууллага тим юм ирсэн гэж биднэрт мэдээлээгүй. Тэр үнэхээр ямар юм юу болоод ингэдэм бүү мэд бидний ачаал бол үнэхээр хин чирээ шалгасан ийм л ачаалд ажилтдаг. Тэгээд ийм олон жил болж байна. Та үргэлж бэлэн байдалтай ажилладаг учраас таны барьж байгаа утас хүртэл сүлжээ сайн байрах шаардлага. Сүлжээ сайн барьна. Тийм урт антинтэй. Тэр эн чинь бол манай эмнэлэг дотор явж байгаа бид нар яаралтай юм тгий ингээ явж атал лефтэнд оронгот л бос туцаа сүлжээнд тасарна. Энэ бол ярьсан чигээр л байна. Яриад тийг ингээл явж байна. Тэгээд ингээ таны аварсан ажлын ачаалттай бол таны авж байгаа цалин үзэхгүй байгаа. Сая оны өмнө бас нэг хэдэн төгрөгийн урамшуул өгсөн бах те нэг 300 мянган төгрөг яригцаар байгаад л нэг олгогдсон шүү дээ. Тэгэхээр та ийм ачаал ихтэй цалин багтай ийм газар юунд нь хорогдоотой байгаад идэм бэ? Хувийн эмнэлэг байгууллаа явуул та одоо нилээн хөрөнгөтэй чинээтэй хүн байх байсан юм шүү. Би тийм юм байгуулах хөрөнгө мөнгөч байхгүй. Тэгээд дээр нь тийм сонирхолч байгаагүй. Энийг л би одоо яг одоо энийг бол надад Монгол улсын хэмжээнд анх заасан сургасан хүнч байхгүй. Би энийг бол одоо гадаад дотоод явж тэгээд одоо энд ирсэн улсуудыг харж ном уншиж сурсан. Тийм учраас би энийг хөл дээр нь босгож шимснэ гэд тэр үеийн одоо улсуудын л одоо нэгэн адилаар цалин мөнгө авах вэ одоо дүүрсэн хэрэгээ энийг л одоо ингээд энэ мэрэгжлийг л хөл дээр нь босгож одоо өөрийн чинь хамгийн анх асуусан буянтай ажил гэдгийг л хүнд буян болъё хүнд тусламж болъё нэг ч гэсэн сар жилийн нас хайрлах юмсан гэдэг үүднээс л үнэхээр энийг л нэг юм дээш нь болгож чи гэдэг үүднээс би энд бол энэ мэрэгжлэлээр анх удаа Монгол улсад энийг эзэмшиж Оросд 3 удаа явсан. Тэгээд одоо Франц, Солонгос тэргээд зөндөө олон газар явж сурлаа л да. Би хүнээр заалгаж сураагүй харж сурсан. Ном үзэж сурсан. Тэгээд над энийг бол анх суд сатах юмыг бол энэ хуучин одоо 3 дугаар эмнэлэгт зүрхний мэсэл дээр байсан. Одоо анагаахны хөрөлнгийн эмч цогоо гэдэг хүн бол суд сатах одоо энэ нэмчилгээ хийх биш онцлогоо хийдэг суд сатах их усүрийн тавьж өгсөн миний анхны багш. Одоо бол амьд мэд тэтгэвртэй байгаа л да. Тэгээд тэрнээс хойш бол би энэ эмчилгээний юу хамгийн анх элэг бүглэх эмчилгээг бол Монгол улсад бас хийсэн бай. Тэгээд бөөрийн хавдар бүглэх эмчилгээ хийсэн. Тэгээд бүх энэ дотор явж байгаа бүх эмчилгээнүүдийн анхдах салбаруудыг л одоо бүгд үзүүлсэн. Тийм учраас энийгээ би нэг сайн төвшөнд хүрэх юмсан гэдэг үүднээс үнэхээр энэ лүү мэрэгжилтэй хайртай дуртай ийм юм болгоё гэсэн тулдаа л зүтгэж яваа. Түүний одоо энэ манай энд ажиллаж байгаа залуучууд хүртэл одоо ийм сэтгүүгээр энийг одоо хөгжүүлээд цаашаа ажиллана гэж ээдтэй мэдгүй амьдралаа яах вэ тийм ээ. Цалингаа яах вэ? Өр хүүхдээ яах вэ? Төлөөр сургалт яах вэ? Ийм лизингийн асуудал гэж өгч байна. Ийм зөндөө асуудал. Тэр дөр ядахтаа салин нэмж чадахгүй тэгээд 200-300 мянган төгрөг өгөхийнхээ оронд хуулиа бариад хуулиар барьж хуулиар ажилт юм бол хөдөлмөрийнхөө хуулийн дагуу илүү цагийн мөнгө өгж л байхад хүмүүс дуудагдаад ирсэн эмнэлгийн бүх ажилчид аль ч эмнэлэг илүү цаг авч ажилтдаг гэж байгаа шүү дээ. Улсын эмнэлгүүд. Тий. Тэгэхээр энийг бол одоо энэ эрүүл мэндийн сайд бол хамгийн түрүүнд одоо энийг л хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэх юм бол хүмүүсийн цалин нэмэгдэн шүү дээ. Урам нь нэмэгдэнэ. Бид бол одоо хүн тусламж олон буян бодно л гэж гүйсээр бол үдий болсон шүү дээ. Тэгээд одоо энэ сүүлийн хэдэн залуучууд сурах гад үзэж байна. Зарим нь бол одоо ийм хортой мортой тийм юм байна гэд баг ирэхгүй угаахгүй цухтаач шүү дээ. Тэгэхээр чинь одоо энэ залуучууд бол ийм хүнд нөхцөлд ажиллачаад одоо энэ дотор энэ хортой юм дугаагаад нэг 500 мянган төгрөгийн цалин аваад байхыг хинч хүсэхгүй болно шүү дээ одоо. Цаашдаа энэ ажил бол цаашаага одоо сайхан жиг төвшөнд хөгжөөд ажиллана гэхийг бодох юм бол хүмүүе цалингаа нэмж чадахгүй бол хөдөлмөрийн хуулиараа дуудагдаад ирэхэд нь амралтын өдөр, ажлын өдөр цагуудаар нь илүү цагийн мөнгөөгөө л явахад тэрний чинь урамшуул цалин болол явна шүү дээ. Энэ чинь бүх эмчнэр илүү цаг авахгүй зүтгээгүй шүү дээ. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа мэслийн салбарын эмч нартай илүү цагийг нь бол хөдөлмөрийн хуулиараа хөдөлмөрийн хуулинд заасан эзэн шарилгаагүй шүү дээ. Лар гэрийнхний гомдол бас нэг арай багасна тийм ээ. Тийм. Биш бол яг одоо энэ чигээр дүүрсэн юм шүү дээ. Өнгөрчөж байгаа.
Одоо бол энэ залуучууд чинь ар гэртнүүдэд бас л хэцүү л байгаа шүү дээ. Тэгээд чиний авж байгаа сэлийг хэдүүлээ чи тэгэл байнга л өдөр шөнөгөө зогсож идэг гэл. Тэгээд сүлд нэрүүл мэн дээр охирч ш. Нөлөө бол арьсанд нөлөөлөд эхэлсэн. Одоо ингээ гар дээгүүр юм гараа захтана. Энд дээр одоо ингээ ийм бас харшил туяал эхэлж байгаа юм. Тэгэхээр энэ бас хүнийг юу их хайжгаар өөрсдөө хамгаалж сургаад одоо энд курс сууж байгаа эмчнэр бид нартай бас туяаны хамгаалтын тухай бас хичээл ороод юм зааж л байгаа юм л да. Би одоо илгэний хавдрын бүглэх эмчилгээг чинь бол одоо бараг 4000 шахам хүнд хийж байна. 1996 оноос хойш. Одоо бид нар бол энэ манай энд цуг хамтарч ажиллаж исэн улсууд ихэнх нь бас эрүүл мэнд янз бүрийн юм болол тэгэл тэтгэвртэй гараад зарим нь ч тэтгэврээ болоогүй өөртөө бас туянаас 12 жил ажилласан гэж гарч байгаа л да. Тэгээд бид нар ч юм бол би яг үний ч одоо бас нэг жоохон дээш нь болгож ерөнхийд нь бүх улсуудаа бэлдэж аваад тэгэл ер нь гарч ил таарна. Тэгээд дээр нь бас жоохон туяаны юм бас их нөлөөлж байна сүүлийн үед. Тэгээд жоохон удаа хараа зогсчоор нүд хөвчлөлтөг болж байгаа юм. Тэгээд энэ дэлгэцэртэй дахаар тийм болтой. Тэгэхээр энд одоо бол нэг илгэний хавдрын бүглэх эмчилгээг бол нэг 15 минутанд л хийнэ. Тэр үед бол бид нар анх хийж явахдаа 2 цаг хийдэг шин. Одоо бүр хараал юм оруулж чадахгүй нааш цааш нь нухаал ингээл одоо манай эмнэлгийн цог ажиллаж байгаа эмч зөвлөлт нар илгэний хавдрын бүглэх эмчилгээ лавга эмчт бол ердөөсөө эмчилгээ оншилгоо биш шүү дээ. Хэдхэн минутанд л хийнэ гэж ярьж байгаа. Тэгээд ердөөсөө тэр чинь бол ийм эмчилгээ тэгж дадлагчтлаа сайн сурах хэрэгтэй хурдан. Тэгэл юм бол тэгэл өөрийгөө хамгаалж чадсан хүн чамаал. Би энэ удаан энэ хугацаанд удаан ажилласных бол маш юмыг хурдан хийдэгтэй л холбоотой. Шаардлагатай юм тодорхой байна, харлаа үзлээ, толгойдоо шингээж авлаа тэгэл юм аа. Эмчнэрийг одоо зарим хэсэг нь шүтээд идэг, зарим бас нэг хүмүүс нь үзэн ядах хандлагатай. Гар хардаг те одоо ажилдаа хайн ганцнаас болоод амиа алцчлаа, тэрмэн нэрмэн амиа алдсан гэдэл дургу байдаг л да. Тэгэхээр зарим хүн айдаг одоо хагалгаанд орохын өмнө эмчт нь эхлээд юм атгуулсан дээр үү те. Тэнгүүд зарим хэсэг нь бас хэлдэг. Юм өгөөгүйгээд наа хүний чинь алан гэж одоо эмч юусоо сураагүй гэдэг. Тэгэхээр та бүхэнд одоо энэ одоо ямар нэгэн өгсөн бэлэгсэлт ер нь ажлын чинь үзүүлэлтэнд нөлөөлдөг юм уу? Сэтгэлзүйд нөлөөлөх үү? Энд чинь их сони асуулт байна. Энд чинь бол үеийн одоо сайтууд дээр гүндалаа сайтын үед чинь бол одоо нобор эмчнэрийг хахуул авдаг, нобор арх антер авдаг гэдэг байсан тий. Тэрнтэй адилхан одоо энд бол хүмүүсийн хандлага хүртэл одоо өөрчлөгдсөн. Одоо хүмүүс бол энийг юмыг бас их ойлгодог, ухаардаг. Энэ одоо интернет орчин, сошиал орчинд бүх юмнууд байна, юм мэдээлэл их авдаг болсон. Тийм учраас хүмүүс бол үнэхээр эндээ бол одоо чамаг орхоос өмнө ингэчий тэгчий бид нар дээр юм бариад иржсэн түүх байхгүй. Үнэхээр одоо баярлалаа, тэглээ инглээ ингээд одоо гарч ирээд бид нарыг одоо дайл цайлаад хоол унтанд оруулаад байсан байхгүй. Бид нар тэгээ хоол унтанд ороод зарим хүмүүс сэтгэлээрээ баярлалаа гэд ресторанд орё тэг ингээд бид нар тэгдэг зав байдгүй. Тийм учраас биднэрт бол баярлалаа гэдгээ хэлээл тэгэл явдаг. Түүнээс эн чинь бол байна шүү дээ. Үнэхээр энд бидний үед ч гэсэн бас юм хийж ягаад энддэг алддаг тохиолдол байна. Зөндөө гарна. Эн чинь бол тэр ганцхан эмчээс шалтгааллахгүй асуудал шүү дээ. Тэр хүн бол өөрөө өвчнөө эрт илрүүлж, эрт үзүүлж хөөцөлдөж явж үгүй юу? Хожуу болцсон байна уу? Хожуудсан хойно ирээд тусламж үзүүлэхэд хүнд нөхцөл байсан гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. Бид нар энийг бол байнгын өвчтнүүдэд ярьж хэлж ойлгуулдаг. Эн чинь хүний дотор зүрхэн дотор явж байгаа юм чинь зүгээр нэг хүн үзээд гарч байгаатай адилгүй учраас бид нар энэ талд бол өвчтөнд нь маш өндөр
ганцхан өвчтөнд биш ар гэрийн бүгдийг суулгаж агаад бүгдийг хамаатан садны цуглуулж агаад зураг үзүүлэн дээр яриа тайлбарлаад ийм хийн, тийм хийн, ингэн тэгнэ гэд бүгдийг бид нар ухуулж ярьж ойлгуулна. За тэгэхээр та бол энийг мислаар хийлгэж болно, энүүгээр хийлгэж болно. Үгүй бол компьютерийн онцлогоогоор онцлуулчих болно. Тэгээ бүх юм ингэсний хойно хийнэ. Ийм хүндрэл гардаг тэдэн хувийн амь насанд аюултай эрсдэлтэй шинжилгээ онцлогоо. Зүгээр байж байгаа дүрслэл онцлогоо норох гэж байгаа нас орчдөг тохиолдол зөндөө байна. Эмнэлгийн энэ одоо эмч нарыг муулаад байгаа, эмнэлгийн ажилт тэгээд байгаа юм бол үнэхээр хуудуу хоомгоо юмд хандсан. Тэгээд өвчтнийхээ хар гэр өвчтнүүдэд сайн тайлбарлаж өгж бие бинийгээ ойлголцоогоотой холбоотой үүсэж байгаа гэж үздэг юм бид нар. Одоо ийм юмаа тайлбарлаад яриад өөртөө зөвшөөрөөд ар гэрийнхэн үр хөвгтүүд өөртөө зөвшөөрлөө хуудас өгөөл танилцуулал орсон бол шүүх энийг бол хамгаалах л ёстой. Тийм ээ? Хамгаалдаг. Үнэхээр танилцуулсан зөвшөөрлийн хуудас юм авсан гар хөдлөсгөөс орсон юм байвал шүүх хамгаалдаг юм л. Би бол тийм ийм асуудалд орж исэн. Ийм асуудалд ороод шүүхээр хүртэл би бараг 6 сар дуудагдж явсан. Тэгэд бол зөвшөөрлийн хуудас өгөө юм аваад орсон байна гэдэл тэгэл шүүх бол хамгаалсан. Тэгэхээр үнэхээр одоо ийм учраас би энийг бол байнга ийм туршлагатай асуудалтай шүүгээ шавнагчтай байнга хэлээд сайн зөвлж ярин тэг гэдэг нь бол сайн сургадаг. Мис өрөхгүй ч гэсэн одоо хүндэрч ирчээл өнгөрцөн тохиолдолд бол бас өвчтнүүдийн ар гэр бас энэ одоо хүмүүс маань ямар төвшөнд байсан бэ? Эдгээр яаваа гэдгийг бас ойлгодог л байх хэрэгтэй. Одоо сүүлийн үед бол бас арай дээр үеийнхийг бодоход тийм бас гайгүй л дээ. Гэхдээ ер нь бас их явдалтай л да бас сүүлийн үед бол зөрчлийн тухай хууль гэдэг нэг юм гарцсан. Тэр нь бол тэгэл одоо эмчрүүл буруугийн чих тал руугаа л юм бас л ихэнх нь л бичигдсэн л байгаа. Тэгээд одоо 20 сая хүртэл торгонд гэх шиг. Тэгээд хэдэн сая төгрөгийн цэлэнтэй болоод хэдэн сая ирдэг орох гээд байгаа нь тий. Зөрчлийн хууль бас эмчнэрийн хувьд бол жоо хатуухан л болсон юм байлээ. Явандаа тэгж ямарын болох нь гэдг нь амжилт туршлагадаад сүултээ бас жоохон засвар заавал орох байлгүй дээ л гэж бодож байгаа шин. Бас хамаагүй дэндүү юм яриад байна уу? Зүгээр. Та мэдээж хүний амь аварсан нь олон. Гэхдээ бас мэдээж өхөлтэй нүр тулж исэн байгаа тий. Тэгэхээр энэ их стресстэй ажлын дараах одоо өөрийгөө яаж амраадаг юм бэ те тэр хэсэг сонирн байна л да. Анх одоо эмч болоод төгөлтэй нүур тулах чи эвгүй байд юм аа ирдээсээ. Тэгээ нэг хэсэг одоо би тэгээд нэг шүүхээр 6 сарчхан дуудагдаа явсан гэсэн. Тэр хугацаанд чим одоо маргааш нэрээд юмаа хийх гэсэн чинь гар салгалаа чичрээд би эвгүүрэхэд юм хийж чаддгүй юм л шин. Тэгээ нэг хэд хоног тэгээд жоохон юм хийхгүй байж хагаад тэгээд явандаа жоохон засарт юм лээ. Тэр үе чинь тэгээд бас дээр нь одоо шүүх байгууллага дуудагдаад янз янз болоод ахаар хэцүү л үгүй. Гэхдээ одоо бол ер нь нас баралт бол бидний хийж байгаа ажил дотор ийм хэрэгсэлтэй хүнд нөхцөлд ер нь хүмүүс шигдээс болчоод хожуу үедээ ирээд цаг хугацаанд амжихгүй хүнд авсарсан олон тохиолдолтой нас өндөр ийм янз бүрийн тэтм судсанд бөглөрөөл ямар ч онгоох боломжгүй ийм ирсэн тохиолдол бол бид нарыг онцлогоо хийгээд байж их явцтай ч зүрх зогсож өнгөрнө. Тэгэхээр ийм үед бол үнэхээр одоо бид нар ар гэрт нь хийх юмаа хийж оролдох юмаа оролдоод чадлынхаа хэмжээгээр одоо тулхамж үзүүлэх гээд барсангүй гэж хэлээд зогсохоор өмнө яриад исэн. Тэгээд юу болов гэдгээ зураг хөргийг аваачаад дискэнд бичүүлээд үзүүлэхээр хүмүүс үнэхээр ийм байсан юм байна. Аргагүй юм тэгх юм байна, ингэх юм байна гэж ойлгож байгаа. Тэгээ ингээд ийм ойлгосон тохиолдолд бол бас арай сэтгэл тавьширч байгаа. Тэгээ одоо манай залуу бас энэ манай шавнар зарим нь бол ингээл бас иймэрхүү тохиолдолд өнгөрж ил онда тэр чин маргааш нь хөргээр царайнд баригдсан л хүчтэй. Тэгэл бас юмаа хийхдээ бас жоохон учир дутагдaltaй болчдөг. Тэгэл даруугаар заримдаа ийм юм тохиолдох юм бол бүр сэтгэлээ утарчна. Тэгэхээр бол үнэхээр энэ бол бид нар хүн аврах хэмжээний тусламжаа үзүүлээд үнэхээр барааг бол бид нар одоо яах юм бэ? Яач ч арга байхгүй шүү дээ. Энэ тлийг л бүгдийг сайн ярьж ойлгуулаад өөрийгөө бол тэнд одоо ар гэрийнхэнд нь сайн ойлгуулж ярьж танилцуулсан бол стресстэй байдал нь бол маш бага болно.
Тэгээд ийм байсан тохиолдолд бол аль болох л одоо яг ийм ажиллаа биш өөр юм хийдэг. Би бол теннис тоглодог, шатар тоглодог. Анагаахын дээд байхад 6 жил бас шгшээ өгтөн теннис тоглож байсан. Тэгээ өөр юм л бодохгүй бол бас тэрийгэ бодоод ивэл тэр хүн улам юу хийгээл маргааш нь юм уу дараа нь хэдэн цагийн дараа ахаад нэг хүнд өвчтөн ирлээ. Ингээд зогссоор байгаад нөгөөтгөө юу ч чадахгүй алдах тохиолдол болно шүү дээ. Тийм учраас энэ хүн бол ингийн тулд бол өөр юм хийх хэрэгтэй. Би бол өөр дуртай юм аа ингээд одоо бол бид нар теннис тоглоо явдаг завгүй болсон. Өрөөндөө шав нартайгаа шатар тоглоно. Тэгээд л одоо би ер нь амралтын үеэр бол энэ эрентгийн туяатай хорт нөхцөлд олон жил ажилласан учраас манай одоо төрийн шагналт Монголын анхны төрийн шагналт анхны ардын эмч Пүрээгд багш байсан. Одоо яг дүр шинжилгээний гэрлийн Пүрээ гэдэг эрентгээний Пүрээ гэдэг монголчууд анддаг юм доо. Тэгээд тэр багш маань тэгж хэлжсэн. Эрентгийн туяа ийм стресстэй нөхцөлд ажилладаг та нар бол одоо эндээсээ гараад яваад амрахтаа бол аль болох оймод агаарт явж амарч яхахыг бод. Тэгээ ялангуяа нарсан ой бол хүчил төрөгчийг хамгийн их илүү агуулмжтай, илүү түгээдэг. Тийм учраас нарсан ой дотор явах тусмаа туяаны хор ялгарна. Хайруулагч хүртэл надад 2 жилийн өмнө гिचсэн. Хүмүүс чи их стресстэй ажилладаг. Чи одоо ердөөсөө хагас бүтэнсэн юм тохиолдвол нарсан ой дотор ерөн жоо хотоос гарчил амархыг бодчих гэж хэлжсэн. Одоо яг тэрэн шиг би тэр багш нарынхаа хэлсэн эмч нарын үгээр бол би 100 амраад амралтаа авахаараа бүр бүтэн 1 сар хөдөө явдаг. Одоо би Монгол орны бол 18 аймаг бүх газруудаар явцсан. Ердөөсөө тэгэл тэр чигээр уцаа хагаал тэр чигээр 18 аймаг энэ тентгийн газруудаар нь бүх газраар нь явж үзсэн тий. Ганцхан Хувс аймагт л очиж үзээгүй. Энэ жил нэг тийшээ явах бодлоготой л явж байна. Эмч хүний гавья гэдээ яривал их тэгтэй та түрүү ярианыхын тэлжсэн шүү дээ. Аав минь одоо хавдраар нас барсан. Тэгэхэд би оюутан байсан учраас тусалж чадаагүй тий. Тэгвэл та ээжтэй ч юм ойр дотны хайртай хүмүүстэй одоо эмч басныхаа гавьяаг үзүүлж чадсан уу? Чадсан. Би бол ер нь олон хүнд буян болсон. Одоо 4000 гаруй хүн гэлгэний хавдар бүгсэн. Одоо бол бүр анх эхлээд одоо эмчилгээгүйгээд ирсэн хавдар судлалын эмнэлгээс анх одоо бид нар чинь 96 98 онд л бүгсэн улсууд одоо 2000 онд бүгсэн улсууд энэ төр хүн амьд байна шүү дээ. Сүхбаатар аймгийн одоо Онгон сумын Саарл гэдэг одоо аймгийн төвд байгаа Саарл гэдэг өвчтөн байгаа. Маш баруун талыг хамарсан том хавдар байсан. Эмчилгээгүйгээд манай гэрийг хайгаад би амарч исэн гэрт ирсэн. Тэгээд өвлийн хүүтэн цаг амралтын өдөр хагас бүтэн сайн байсан. Тэгээд тэр хүнийг үзэж байгаа за одоо яах вэ нэг тэр үед чинь хавдар судлалын эмнэлэг дээр илгэний хавдар бүглэх эмчилгээ хийдэг байсан. Тэгээд л одоо манайх мэсэл хийх боломжгүй та 3 руу яваарай гэсэн юм л. Тэгээд би 2000 онд юм бол 98 онд юм уу. Одоо тэр хүн амьд байгаа. Энэ хавар сая нэг ирж үзүүлээ явсан над. Тэгээд тэрнээс хойш хөрх ах トゥ шиг сайхан найз нөхдүүд болсон. Тэгээд одоо болтол амьд юм тэр хүн бол маш тэгэхээр сая нөхөр нь шигдээс болоод гинт ирдیں۔ Харин тэгээд шигдээс болоод гинт ирэхийг өөрөө ирсэн чинь өөрөө шигдээс босноо мэдээгүй судсан бөглөөд архыг илээд үдцсэн байсан. Тэгэнгүүт нь би эмчилгээ хийж жоохон явуулж агаад тэгээ сая стент тавиулаад эмчилгээ хийгээ явуулсан. Тэгэхээр энэ бол бас л энэ гэр бүлд том буян болсон байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь бол манай ээж минь бол 85 хүрээд нас болсон л да. Тэгээ бидний хажууд цуг байсан. Ээж минь хууч хуйн байхдаа ээжигээ бол бас нэлээд наслуулсан гэж боддгийн. Тэгэл ах トゥ умраг саданд бол зөндөө буян болно л доо. Хамаатан садан улсууд тэгээ таньдаг улсууд танд үзүүлсэн гээл ирнэ. Тэгэл би тэр болгонлоо нь бол ажил багтаа байвал номертой номергүй заа гэж яgal үздэгин дугаартаа дугааргүй. Тэг ялангуяа бол энэ хавдраар өвчлөлтсөн шаналцсан зовоо жоо улсууд чинь хэцүү шүү дээ. Арга хайгаад ирж байгаа юм чинь. Зарим нь бөөрийн хавдартаа бүглүүлсэн хүн одоо бараг 8 жил амьд явж л.
Тэгэл чинь тэгэхээр ийм юм тусламж гуугаад ирж яхад нь бол үзүүлж байгаа үзүүлээд тэр хүмүүс маань бол сайхан болоод удаан хугацаагаар амьдраад явхад л одоо би үнэхээр өмчөн бол тэр хүмүүсийн эмчлэгдээд маш хүнд хүн стент тавиулал арай хэд нэг юм амийн авраал гараад сайхан болж яхад л бид нар баярлдаг байхгүй. Тэгэл тэр чинь л бол бид нарт одоо тэр хүмүүст л буян хайрлсан хэд ч гэсэн одоо биднэрт мөн урам хайрлаж байгаагийн шинжилтэй. Илүү олон амиа урч байгаа шүү л гэж бодож стрессээ бол хурдаачих хэрэгтэй. Ингээд нийтлэлийн баруугаар 100 гар нэгээр өдөрт нэг удаа нэг сар уух хэрэгтэй 3 дахь юм. Каруцлаа энэ нэрээр агуулчихна за. За яа. Би ч одоо 2000 хэдэн онд стент тавиуллаа шилдэж суулж ирээд. За би 2011 оны 5 сарын 2-нд одоо энэ дэрж стент тавиулсан. Тэгээд одоо миний бие бол сайн болсон. Тэгээд одоо нөхөрдөө бас их баярлж явдаг чи. Зүгээрээ одоо төр засгийн одоо шагнал юм байдаг бол одоо тэр үнийг л хамгийн дөрөв олгож өгөөч гэж хүсэж явдаг л хэлмээр байна да. Яах вэ тэгэл. Тэгээ би ч бас ингэсэн шүү дээ лагсрээ. Өөрт чинь жагаа итгэл муутай. Энэ нэр нь жагаа өвдөд энэ лагсрээ намайг жагаа дутуу тавьчих гэж бодоод Солонгос руу яваагүй юу. Тэгээ Солонгост очиод тэр стен гэж танах чинь энэ нэгэн цавьяалт байдаг юм байл шүү дээ. Тий. Солонгост очсон чинь намайг энэ гараар энэ гараарч юм ус. Тий. Хийлээ. Тэгээ хийгээд ерөөс уудалгүй юм аа мултлаад авчлаа. За энэ ч одоо ерөөсө болохоо байцсан байна. Энэ 3 дугаар эмнэлэг дээр лавгсан тавиад өвдөөд байсан. Энэ Солонгост нөлөө өвдөөд байна. За би чи нүххээс өөр замгүй л болсон хүн юм байна да гэж бодоод их дурамчхан хувцсан хүмүүсүүд одоо байжсэн намайг дуудсан. Тэгээ эмчтэр очисон чинь ингэж байна. За энэ таны энэ урдны Монгол тавьсан тавилт бол их сайн тавьсан байна. Та бол одоо ерөөсө зүрхээр өгөхгүй. Өөр юмар хүнгээл хэлсэн чинь миний зүрхээр өгдөөдсэн чинь зүв зүгээр болсон. Тэгээ тэр үнээс 11 оноос хойш одоо би энэ өнөөдрийн хүртэл 18 оны хүртэл одоо 8 жил одоо их сайхан болж байна. Одоо би хаа сайхан ингээд баян хяналт нэрж үзүүлдэг. За тэгээд одоо чамд их баярлж явдаг л хэлье да. Өвчтнүүд бол одоо эмийн имчилгээ хийлгчээ дараагаар нэм тангаа уугаад одоо чам шиг заавар зөвлөгөөгөө дагаад явж явах юм бол олон жил наслаа шүү дээ. Зарим ч бол тэгэл одоо эмээ авахгүй хаяад бүтээрүүлээд янз бүрсэн. Нэрэх хайр зүрхнээс оргосон эхийн цагаан сэтгэл өрөнсөн өргөсөн тангараг та эзэн болсон өршөөл имчээ бахархан дуулъя. Та түр үйлсэн одоо ер нь ингээд энэ салбараа тэг нэлийн хөл дээр нь сууд сурах юмаа сургаад тэгээ нэг тэтгэвртэй гарах бах та гэд. Тэтгэвртэй гарна гэд бодохоор танд хорогдох мэдрэмж төрдгөө эсвэл за энэ хүнд хэцүү ажиллаа нэг өгөөд нэг сайхан нуруу тэнгэр баядаа гэсэн бодол нь даа. Би ердөөсөө тэрийг алинч бодоогүй. Бодоогүй болтол өдий хүртэл явсан. Тийм учраас би гарлаа гэж баярлахгүй, гаргалаа гэж баярлахгүй, үлд гэж ууж яана гэж баярлахгүй. Тэгэл ердөөсөө надад бол би тэр талаар бол сэтгэлийн бэлтгэлтэй. Гарахад бэлэн, ажиллахад бэлэн, аль нь л бол аль нь. Би бол их хүнд нөхцөлд ажиллаж илээ инглээ одоо нэг нуруу тэнгэр яваад гэсэн надад бодолч байхгүй. Одоо намайг чинь одоо би тэтгэвртэй хийж гарах гэж байна уу та тэтгэвртэй гарвал ирээд ажиллаач гэсэн ийм салбарын одоо эмнэлгүүд зөндөө байна. Улсын эмнэлэг зөвхөн манай эмнэлэг одоо улсын хэмжээгээр ийм олон юм хийж шин. Тарих зүрх хилэг бөөр судас гэл ердөөсөө судасгүй өрхтөн байхгүй бүх судасаар ажиллаж байна. Тэгэхээр бус эмнэлгүүдэд ийм одоо ажиллах эмнэлэг алга байна гэдгээрт одоохондоо. Тэгсэн мөртлөө улсын хэмжээгээр хавдар судлалын эмнэлэг яг ийм аппараттай. Би энэ төлөлийн бас мэргэжилтний хувьд бол бүх аппаратуудыг тоолж мэднэ. Улсад нийтдээ ийм аппараттай 11 эмнэлэг бий. Тэгэл бид нар дээр л ганцхан ачаал байна. Тэгэхээр бус эмнэлэг дээр одоо ийм ачааллыг жиг дүүрүүлэх хэрэгтэй байхгүй юу? Ингийн тулд төр засаг бол бас энэ дээр ганц энэ жиг дүүрүүлснээрээ бидний ачаал нэгдүгээрт багасна. Бидний эрүүл мэнд хүртэл бас энэ туяанд ордох
хугацаач багасна, буурна. Тэгээд энэ үйлчилгээ олон газар хийгээд ирэхээр хүртээмжтэй, өршөлдөөнтэй болоод илүү хурдан хөгжинэ. Одоо тэнд бас мэрэгжилтэн бэлтгэх хэрэгтэй болон тэр улсууд нь бас одоо бид нар курс нэгээд 27 хүн бэлтэж байна хот хөдөөний энэ мэрэгчлэр. Тэгээ мэрэгжил сурангуутаа бид нар очиж чадахгүй шүү дээ. Нэг жил сурж аваад явлаа. Манай энд гараад бид нар дээр энэ дагалж байгаа манай шавнар чинь бидний 5-6 жил дагалж ийж нэг юм л одоо хийж. Нөгөө эрүүл мэндийн даатгалд ороогүй учраас өндөр төлбөр эмчилгээ байхгүй чинь тэнд хүн одоо өвччод хувийн эмнэлэгт хийлгэхээр чинь 4-5 сая төгрөг нэг стент тавиулахад 2 стент тавиулвал 7-8 сая төгрөг бол төлөх шүү дээ. Тэгэхээр хин тэн дээр очиж 7-8 энд одоо 3 сая төгрөгийн юм хийлгээд одоо 300 мянган төгрөг төлж байгаа бусдын даатгалаас төлж байгаа чинь хин тэнд 7-8 сая төгрөг төлж очиж хийлгэх юм. Хин ч хийлгэхгүй шүү дээ. Тийм учраас энийг бол бас энэ зохицуулалт хэрэгтэй болж шүү дээ. Тэгээд тусламж газар дээрээ өрнө. Инхийн тулд хүн мэрэгжилтнээ бэлдэх хэрэгтэй мэрэг. Тэгэхээр би тэтгэврт гарч боломгүй болчиход байгаа байхгүй. Таны тэтгэврийн насанд хүрэх хугацаа хэдэн жилийн дараа юм? Би чинь одоо бол ингээд одоо 60 нас хүрч байна. Тэгэхээр чи одоо тэгээд би гаргавал гарахад бэлэн. Байгвал байхад бэлэн. Тэгвэл би гарлаа гэхэд хаач ч ажиллаж байна. Тийм л дээ. Таны мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл бол одоо үнэхээр одоо энэ салбарыг яг л одоо би сая хамгийн эцсийн асуулт бол мөрөөдлөл ярьсан. Газар хийдэг болоосоо энэ мэрэгжлэр олон хүмүүсийн амийг зэрэг олон газар явуураасаа л гэж. Тийм ээ? Олон газар энэ мэрэгжлийн чиглэлээр тусламж үзүүлдэг болоосоо олон сайн шавнар төрөөсөө эн чинь хүний амьттай холбоотой асуудал, эсэл эндэгдэл, аврал зөндөө гарна. Энэ болгонд нь бол одоо бас үнэхээр одоо бас шантраа зарим нь хаяад явна. Хэцүү ажил байна, хүндийн байна хаяа явна. Зарим нь бол ээдээ би чадахгүй байна гэж бодож орхино юм аа. Тэгэхээр энэ дээр л үнэхээр залж чиглүүлэх, удирдах мэрэгжилтэн багш нар маш хэрэгтэй. Тийм учраас намайг одоо энэ тэндээс л та манад зөвлөх болооч тэгээч ингэж гэсэн зөндөө байгаа. Би одоо энэ салбарт энэ имлэг дээр одоо 37 жил тасралтгүй ажилласан учраас би энэ имлэгээс гарах сонирхолгүй байдаг учраас өдий хүртэл илүү зүтгэсэн. Тэгээд одоо бол үнэхээр одоо би хийх юм хийчлээ. Нэлээд олон улсад бэлдлээ тэглээ инглээ. Одоо энийг үр дүнгийн бэр захаас нь харж байгаа. Тийм учраас үнэхээр миний сэтгэл бас их үеиг байдаг л та. Ярилцлагын төгсгөл таны одоо арт талыг баттай авч явдаг гэр бүлийн тань хүний талаараас яриулчмаар санагдаж байна л да. Одоо хүний амьдрал чинь ингээд нэг тал руугаа хэлбигээд хэлбэлзээд ингэж нэг юм тэнцвэртэй явдаг юм шиг. Гэтэл таны амьдрал болохоор те ажил руугаа хэлбигээд ах шиг те. Тэгэхээр арт талыг одоо эхнэртэн л ер нь их зохицуулж ирсэн баг та. Яг тэгсэн. Миний баттай арт тал бол манай гэр бүлэр хүүхдүүд л те. Би чинь бол оюутан байсан. Оюутан байхад бол манай эхнэр бол холбоонд ээлж яхлагч хийдэг. Холбоочин хүн. Тэгээд бол хоёулаа манай аав ээж нар цуг байсан. Бид нар хашаанд амьдарч байсан хайлаастад. Тэгээд тэр үед чинь тэгэл одоо хоёулаа зарим үедээ өр хүүхдээ өөртөө уралдан гүйж ирээл аваад заримдаа цэцэрлэгт нь өргөж өгөөл ингээл бүх хүмүүс яаж өр хүүхдүүдэд өсгдгөө тэрний хажуугаар л зүтгэжсэн. Гэхдээ миний тэрэнд оролцох оролцоо бол маш бага байсан. Үнэхээр байнга л одоо би ажил хичээл сургууль гээл явж исэн хүн. Тэгэхээр энэ манай авгаа бол үнэхээр одоо би 4 хүүхэдтэй. Энэ 4-ийг нь бол бүгдийг өсгөж хүмүүжүүлж бүгдийг бас одоо сургууль соёл амьдралын зах руу хүрэхэд бол манай хань бол ирээвтэрээ зүтгэж байсан. Тийм ч учраас бас манай хань бол ердөөс нь насандаа тэтгэвртэй гар гээгүй байхад нь эрт гарсан шүү дээ. Би их ажилтаа маш хүнд хэцүү. Тэгээд ердөөсөө 90 нас хүрээгүй шоол баг 50-тад л гарсан дөө. Өдөр шөнөгүй ажиллана. Тэр үед чинь бид нар жижүүрх юм, нойр холгүй явна. Ядарч зүтгэн наан цаана болон тэр үед чинь бүх юм минь манай авгаа бол Ховд аймгийн зэрэг сумын хүн.
бүтэн одоо бид нар чинь одоо бүгдөө л эцэг ихгүй л болцсон л да. Одоо өөртөө бол ийм наслж байгаа улс чинь. Тэгээд энэ бүх юм дээр ардлын минь найдвартай хамгаалалт болж намайг докторийн зэрэг хамгаалахад манай нэг эмчдэг гэсэн. Энэ найдвартай ардлыг хамгаалж энэ докторийн зэрэг хамгаалахад бол баг одоо 60-70% хийсэн эхнэрт нь баяр хүргэе гэжсэн. Тэрэн шиг одоо үнэхээр манай эхнэр бол миний энэ бүх ажил амжилт амьдралын энэ бүх юмнуудад бол тус тэм өгж бүх юм нь одоо өдий зэрэгт хүртэл бүх бололцоогоор хангаж өгч исэн ийм сайн эхнэр байгаа. Тэгээд 4 хүүхэдтэй 3 охин 1 бандтай. Манай 3 охин 3 нь бол эмч. Хөөх. Тий. За удаан нэг нь бол зарласан одоо манай банд хамгийн бага нь банд тэр банд маань бол ярал тасламжийн төвд ажилтیں۔ Тэгээд одоо манай энэ курст цог одоо миний мэрэгчлийг бас эзэмших санаатай л манай энэ курст бас суралцж байгаа. За 4 эмчийг бэлтгээд гаргаж байгаа юм байна шүү дээ. Тэр мэрэгжилтэй үнэнч байсан байгаа үст. Тийм байна. Үнэхээр үнэнчгүй юм байна та. Тий, цалин мөнгө баг гэж болохгүй. Тэгвэл чи хүнд тус болж л яв гээл эмч нарыг л бэлтээд идэг. За баярлалаа. Сайхан ярьдаг хүн байна та. Маш баярлалаа. Та бүгд ирүүлэн сайн сайхныг хүсье. За танд ч гэсэн сайн сайхныг хүсье.